үзэгчдээ та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгая. Ярих өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Бид энэ удаа Тайван Монголын харилцаа сэдвээр ярилцахаар зочин орж ирсэн юм а. Ингээд зочноо танилцуулъя. Ноён Ван Кай Ю. Тайпей худалдаа эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч ийм ирхэн байна. Тайпейн худалдаа эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Ван Кай Югийн товч намтар. Албан тушаал төлөөлөгч. Ажил эрхлэлт 1999-с 2002 оны хооронд гадаад харилцааны яамны Баруун Аз, Африкийн газрын тусгаар улсуудын асуудал эрхэлсэн тасагт. 2002-оос 2008 онд Москва дахь төлөөлөгчийн газрын 3 дугаар нарийн бичгийн дарга, 2 дугаар нарийн бичгийн дарга. 2008-аас 2011 онд гадаад харилцааны яамны Баруун Аз, Африкийн газрын ерөнхий хэрэг эрхлэх тасаг, тусгаар улсуудын асуудал эрхэлсэн тасгийн эрхлэгч. 2011-ээс 2018 онд Москва дахь төлөөлөгчийн газрын 1-р нарийн бичгийн дарга, зөвлөх. 2019-ээс 2020 онд Тайваны үндэсний улс төрийн их сургуулийн славян хэлний тэнхимийн багш. 2018-аас 2020 оны хооронд гадаад харилцааны яамны консулын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, 2020-оос 2023 онд Москва дахь төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч. 2024 оны 1-р сараас Тайпейн худалдаа эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгчөөр ажиллаж байна. Боловсрол 1992-оос 96 онд Тайваны үндэсний улс төрийн их сургуулийн Орос хэлний тэнхимд суралцаж бакалаврын зэрэг хамгаалсан. 1996-аас 97 онд Бүгд найрамд Польш улсын Лодзын их сургуулийн гадаад иргэдэд зориулсан польш хэлний төвд суралцсан. 1998-аас 99 онд Оросын албаны улс Москвагийн хэл шинжилгээний улсын их сургууль, 2004-өөс 2006 онд Оросын албаны улс Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн сэтгүүл зүйн ухааны магистр. Бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. Сайн байцгаана уу? Үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Парламент телевизийн ярих өнцөг нэвтрүүлэгт өргөдөн оролцож, Тайван Монголын харилцаа сэдвээр ярилцлага өгөх завшаан тохиолсонд баяртай байна. Та бүхэнд баярлалаа. За тэгээд хоёулаа ярилцлагандаа орё. За эхний асуулт та Тайван эх орныхоо тухай манай үзэгчид товч танилцуулахгүй юу? Одоо географ, хүн ам тийм ээ. За тэгээд мэдээж байгалийн бүс бүслүүр, за тэгээд энэ улс төрийн зохион байгуулалт тийм ээ. Одоо ямар улс төрийн ямар зохион байгуулалттай улс вэ гэсэн энэ асуулт таны мэдгүй асуултаас эхлэе. Тайван бол номхон далайн бүс нутагт орших нэгэн арлын орон бөгөөд Япон, Хятад, Филиппиний хооронд байрладаг. Газар нутгийн нийт хэмжээ нь 36,000 км², хүн амын тоон 23 сая. Тайваны газар нутгийн хэмжээ Монголын газар нутгийг 43 хуваасантай тэнцэх хэмжээтэйч Тайван Монгол орноос 7 дахин их хүн амтай. Тайван бол ардчилсан эрхчлөөд ерөнхийлөгчийн засаглалтай ороо. За баярлалаа тий. За тэгээд энэ танай төлөөлөгчийн газар одоо Улаанбаатарт хизээ анх байгуулагдсан бай. Энэний анх байгуулсан зорилго юу байсан бэ? Тайпейн худалдаа эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар нь 2002 оны 9-р сард байгуулагдсан бөгөөд элчин сайдын яамдуудтай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг. Төлөөлөгчийн газар нь Тайваны засгийн газрыг Монгол улсад төлөөлж буй албан ёсны байгууллага бөгөөд үндсэн үйл ажиллагааны зорилго нь Тайван Монгол хоёр орны худалдаа, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, соёл шинжилгээ ухаан, технологи, аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршно. Баярлалаа. За дараагийн асуулт энэ Тайван орны үүссэн түүх тийм ээ. За өнөөдөр одоо энэ бүгд найрамд хятад улстай одоо харилцаа ямар байна? За энэ Трамп гэж одоо шинэ ерөнхийлөгч гарч ирснээр энэ харилцаанд ямар өөрчлөлт гарав? Тайван бол эрхчлөөд ардчилсан хүний эрхийг дээдэлдэг орн. Тайваны ард түмний олон жилийн нүр их хичээл зүтгэлийн үр дүнд Тайван эрхчлөө ардчлалыг сахин хамгаалагч, дэлхийн их тайвныг сахиулагч, дэлхийн хөгжил цэцэглэлтийг дэмжигч, хүмүүнлэгийн тусламж идэвхтэй үзүүлэгч орн болж чадсан. Мөн дэлхийн томоохон улс орнуудаар өөрийн орон зайгаа хүлээн зөвшөөрүүлж чадсан. Тайваны өндөр технологийн үйлдвэрлэлийн салбар дэлхийд нэг алдартай. Тухайлбал Тайваны хагас дамжуулагчийн салбар дэлхийд ноёрхож байгаа бөгөөд TSMC компани нь хагас дамжуулагчийн нийлүүлэлтээр
дэлхийн зах зээлийн 60 гаруй хувийг эзэлж байгаа төдийгүй дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар хиймэл оюун ухааны өндөр технологийн чип үйлдвэрлэлт ч мөн Тайваны хувь нэмрээ оруулсаар байна. Хятад Тайваны хооронд улс төрийн ээдрээтэй асуудал оршсоор байгаа хэдий ч Хятад улсын зүгээс Тайвань оршин тогтнож буй бодит байдлыг зөвөр харж эрх тэгш нэр төрийг эрхэмлэх зарчмын үндсэн дээр харилцаа хамтын ажиллагаа өрнүүлэх нь зүйтэй. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ажлаа авснаас хойш дэлхийн нөхцөл байдал маш хурдцтай өөрчлөгдөж байна. Тайвань ардчлал эрх чөлөөний үзэл санааг үргэлжлүүлэн хамгаалж, Америкийн нэгдсэн улс тэргүүтээ ардчилсан улс орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, бүс нутаг болон дэлхийн их тайван сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах болно. За дараагийн асуулт энэ бас нэг таны мэдгүй асуулт гэх юм уу энэ. За Тайвань улсыг албан ёсны нэр нь одоо Тайваны бүгд найрамдах улс Republic of Taiwan. Энэ таны танилцуулган дээр болохоор одоо энэ Тайпейн Монгол улс цугаа төлөөлөгчийн газар гэж ингэж танилцуулж байгаа юм. Энэ хоёр яагаад ийм ялгаатай байныг та тайлбарлаж өгөөч. Тайваны албан ёсны нэршил бол бүгд найрамдах Хятад улс буюу Republic of China юм. Одоогийн байдлаар дэлхийн 100 гаруй улс оронд Тайвань төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төлөөлөгчийн газрууд ч Тайпейн төлөөлөгчийн газар гэсэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Үүний гол шалтгаан нь улс төрийн нөхцөл байдлын улмаас Тайвань тухайн улс орнуудтай албан ёсны дипломат харилцаа тогтоогоогүй байдаг тул Тайпейн төлөөлөгчийн газар гэсэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулдагт оршно. Гэхдээ төлөөлөгчийн газрууд нь элчин сайдын яамтай ижил төстэй үйл ажиллагааг явуулдаг. Энэ Тайваныг одоо дэлхийд ер нь хичнээн улс яг өнөөдөр хүлээн зөвшөөрсөн байна улс гэдгээр нь. Тайвантай албан ёсны дипломат харилцаатай нийт 12 улс байдаг. Иймд Тайвань нийт 12 улс оронд элчин сайдын яамаа нээн үйл ажиллагаа явуулж байна. Мөн дипломат харилцаа тогтоогоогүй ч дэлхийн 100 гаруй улс оронд төлөөлөгчийн газраа байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Та бас Оросд энэ төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажилтнаар их олон жил ажилласан байна лээ. Зүгээр яг энэ нэвтрүүлэг тамаагүй, сэдв тамаагүй гэж болон зүгээр энэ Хятад одоо Тайвань бишээ Орос Тайвань хоёрын харилцаа ер нь яг ямар байдгийг бол одоо ямар байсан одоо энэ Украин Оросын дайны дараа ер нь байдал яаж энэ харилцаа яаж хөгжиж байгаа бол зүгээр таны мэдгүй асуулт шүү. Бидний хувьд 3 жилийн өмнө Орос Украины хооронд дайн дэгдсэнд маш их харамсаж байна. Орос Украины дайн дэгдсэний дараахан л бид Оросын түрэмгийн үйлдэлийг зэмлэн буруушааж Европын ардчилсан улс орнуудтай нэгдмэл байр суурьтай байж Оросын холбооны улсад чиглэсэн хориг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Идүүгээ дэлхийн нөхцөл байдал маш хурдцтай хувьсан өөрчлөгдөж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп ажлаа авснаас хойш Орос Украины дайны асуудлыг шийдвэрлэхээр хичээн ажиллаж байна. Энэ асуудлаарх Тайваны байр суурь огт өөрчлөгдөөгүй төдийгүй ардчилсан улс орнуудтай нэгдмэл байр суурьтай байх сонирхолтой байгаа. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Тайваны тал Украинд нэлээдгүй хэмжээний хүмүүнлэгийн тусламжийг үзүүлсэн. Тэгээд энэ Украиныг одоо энэ Тайваны засгийн газар заад мэдээж ард түмэн ингэж одоо дэмжиж байгаад би одоо хувь иргэнийхээ хувьд баярлалаа гэж хэлж байна. Шишээний. За эргээд хоёлаа энэ харилцаанд Тайвань Монголын харилцаанд эргээд орё. Энэ Монгол улс Тайвань хоёрын одоо энэ харилцааны түүхийг та бүр нэг эхнээс нь нэг дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу? Монгол улс ардчилсан хөгжлийн замыг сонгосон 1990-ад оноос хойш Тайвань Монгол хоёр орны хооронд худалдаа, эдийн засаг, эрүүл мэнд, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарын харилцаа улам бүр ойртон нягтарсан. 1998 онд Тайваны ерөнхийлөгч асан Чин Шүбян Монгол оронд айлчилж хоёр талын харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн. Тайванчууд 2002 онд Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа нээсэн бол Монгол улс 2003 онд Тайпей хотноо төлөөлөгчийн газраа нээж талуудын харилцааны шинэ эрен үе албан ёсоор эхэлж байсан түүхтэй. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд харилцаа хамтын ажиллагааны хүрээнд маш олон ажлууд үр дүнтэй амжилттай хэрэгжин манай хоёр орны ард иргэд хоорондын найрсаг харилцаач мөн гүнзгийрсэн. Тайвань Монгол хоёр орн нь ардчлал, эрх чөлөө, хүний эрхийг эрхэмлэн дээдэлдэг нийтлэг үнэт зүйлстэй.
Монгол улс геополитикийн нөхцөл байдлаас үүдэн 3 дахь хөршийн бодлого идэвхтэй хэрэгжүүлсээр байгаа төдийгүй Тайван орон Монгол улстай олон салбарт хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлж Аз намхан далайн бүс нутаг дахь Монгол улсын орлуулшгүй 3 дахь түнш болоход бэлэн байна. Үүний зэрэгцээ Тайваны хоолон инх тайван доктортой байдал нь Монгол улсын өөрийн стратегийн ашиг сонирхолд бүрэн нийцэж байгаа бөгөөд хоёр орны ардчлал эрх чөлөөний нийтлэг үзэл баримтлалд тулгуурлан Тайван Монгол хоёр орон үнэт зүйл чиглэсэн дипломат хамтын ажиллагаа буюу Value Oriented Diplomacy-г хамтран хөгжүүлж гадны аюул занал хиллийн эсрэг хамтдаа тэмцэх боломжтой юм а. Баярлалаа. Тэгээд энэ Тайван улс чинь 1950 онд байгуулагдсан билүү? Бүгд найрамдах хятад улс буюу Тайван нь 1912 онд байгуулагдсан. Бүгд найрамдах хятад улсын засгийн газар нь 1949 онд хятадын коммунист намтаа хийсэн иргэний дайны үеэр Тайванд нүүж ирсэн юм а. Өөрөөр хэлбэл Тайван орныг үүсгэн байгуулагдаад 114 жил болсон гэж үзэж болно. Би насурт яагаад асуухээр тэгвэл одоо 12 оноос одоо энэ 90 он хүртэл сайд ярьлаа. Сайд явах төлөөлөгч. Энэ хооронд одоо ямар нэгэн харилцаа Монгол Тайван хоёрын хооронд ямар нэгэн харилцаа байсан огт байгаагүй юу? Ер нь одоо түүхийн их сурвалж гэдэг юм уу? Тэн дээр янз бүрийн юм гарсан байдаг болов? Тайван орон 1912 онд байгуулагдсан цагаас 1990 он хүртэл Монгол Тайван хоёрын хооронд харилцаа хамтын ажиллагаа өрнөж байсан. Тайван өмнө нь нэгдсэн үндэсний байгууллагыг үүсгэн байгуулсан 5 орны нэг хэлдэг байсан. Монгол улс 1961 онд нэгдсэн үндэсний байгууллага гишүүнээр 1997 бүгд найрамдах хятад улс буюу Тайван 1971 онд олон улсын нөхцөл байдлаас үүдэн нэгдсэн үндэсний байгууллагын гишүүнчлээс гарсан. Өөрөөр хэлбэл 1961-ээс 71 оны 10 жилийн хугацаанд Монгол Тайван орнууд нь нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнууд байсан юм. Баярлалаа. Тийм. За дараагийн асуулт. За хоёр орны өнөөгийн одоо улс төр, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэг, иргэд хоорондын харилцааг та одоо хэрхэн үнэлж байна вэ? Аль салбарт нь ер нь одоо энэ харилцаа төлхөө хөгжих боломжтой гэж та одоо төлөөлөгч үнийхөө хувьд харж байгаа вэ? Тайван Монгол хоёр орон одоогоор албан ёсны дипломат харилцаагүй хэдиж хоёр орон олон салбарт нягт хамтран ажиллаж байгааг Монгол улсын засгийн газар сайн мэддэг гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн жил Монгол оронд сүүлийн 50 жил тохиолдож байгаагүй зуудын гамшиг нүрэлсэн. Тайваны засгийн газар малчтад гамшигын хүндрэлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 100 мянган $100 болон малын эмийн тусламжийн багцуудыг хандвалсан. 2024 онд Тайваны 10 гаруй эмнэлгийн төлөөлөл Монгол оронд хүрэлцэн ирж үн төлбөргүй эмчилгээ, оншилгооны үйлчилгээ үзүүлж эмнэлгийн эд хэрэгсэл хандвалж Монгол орны ард иргэдийн эрүүл энхийн төлөө хувь нэмрээ оруулжээ. Сүүлийн үед манай төлөөлөгчийн газраас боловсролыг дэмжих, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс өдөө орон нутагт компьютер тоног төхөөрөмж хандивлах ажлыг зохион байгуулсан. Өнгөрсөн онд бид Улаанбаатар хотноо Тайваны дуу хоолойг дэлхийд сонирдуулах үе үлээвэр хөгжмийн чуулгын тоглолтыг зохион байгуулж Монголын ард түмний Тайваны талаарх ойлголтыг гүнзгийрүүлж чадсан. Цаашид бид хиймэл оюун ухааны технологийн салбарын харилцааг бэхжүүлж, Тайваны давуу тал туршлагыг ашиглан Монгол улсад өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахад дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна. Тэр өндөр технологиор хамтран ажиллана гэдэг энэ одоо үг бол надад иргэн хувьдны хувьд бол маш тааламжтай сонсогч байна. Тийм нодон билүү нэг энэ хоёр улсын хооронд нэг худалдааны тайма ихтэй юм үүссэн. Тэрний үгээр энэ нөгөө нарийн одоо энэ чипийн юуг хятадд гаргахгүйгээд Тайваны тал тэгсэн чинь нөгөө хятадын тал нь болохоор тэр нөгөө нэг газрын ховор элемент нийлүүлэхгүй эсвэл тэр нэг технологид тэр нэг элс мэлс ордог тэрийг нийлүүлэхгүй энэ гэсэн нэг тиймэрхүү нэг маргаан гэх юм уу зөрлөлтөө явж исэн. Тэр яаж шийдэгдсэн бол? 中国呢经常性的
Хятад улс ерөнхийдөө улс төрийн арга замаар талуудын худалдаа, эдийн засгийн хэвийн харилцаанд саад очруулсаар ирсэн. Сая дурдсан үзэгдэл бол Хятад Тайван хоёр талын харилцааны практикт байнга тохиолддог үзэгдэл. Саяын таны жишээ татсан хагас дамжуулагчаас гадна хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, аялал жуулчлалын салбарт ч Хятад улс улс төрийн арга замаар саад очруулсаар ирсэн. Иймд бид эрхтгч харилцан хүндэтгэлтэй байх арга замаар хэвийн харилцаа өрнүүлэхийг Хятадын талд хандан уриалж байна. Энэ та түрүүнд өрдсөн энэ нэг TSMC гэж компани одоо энэ хагас дамжуулагчийн чип үйлдвэрлэгээр одоо дэлхийд тэргүүлдэг гэж. Энэ компани одоо энэ Америк нэгдсэн улсын засгийн газартай хамтраад энэ 100 тэрбум долларын хөрөнгө оруулах гэж байгаа Америкт. Тэгээ тэнд үйлдвэрээ барих гэж байгаа гэсэн ийм би мэдээ уншсан юм а. Энэ хэр үний юм бол? Тийм ээ. TSMC компани гүйцэтгэх захирал Америк нэгдсэн улсад өргөдөн очиж цагаан ордонд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн Дональд Трампын хамтаар TSMC компани зүгээс Америк нэгдсэн улсад 100 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх тухай мэдээллийг хийсэн. Хөрөнгө оруулалт хийх болсны гол шалтгаан нь TSMC компани Америк дахь харилцагчдын хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж гаргасан шийдвэр юм а. Энэхүү хөрөнгө оруулалтын хүрээнд хагас дамжуулагчийн 3 үйлдвэр, сав баглаа боодлын 2 үйлдвэр болон судалгаа хөгжүүлэлтийн төв тус байгуулагдана. Тэгээ бас нэг 2-3 жилийн өмнө бас нэг үйл явдал болсон юм а. Тэрний юу гэхээр энэ нөгөө нэг Монголын энэ говийн элсэн шуурга одоо Тайванд бүр очичлоо. Тэгээд манай энэ хагас дамжуулагчийн үйлдвэрийн нөлөөлөлөөр энэ төр гэсэн нэг тийм хэл юм гарч ирсэн. Одоо дахиж тэр шуурга очсон болов тийшээ. Монголын элсэн шуурга бол боддоор оршин байгаа нэгэн асуудал мөн. Энэ үзэгдэл нь Тайван төдийгүй бусад орнуудын байгаль цагуурт нөлөөсөөр байгаа тул уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор Тайваны мод усталгааны эко хувингийн технологиг санаачлан хэрэгжүүлж модны суулгацын амьдрах чадварыг дээшлүүлж чадсан. Тайваны мод усталгааны эко хувингийн технологиг тусламжтайгаар байгаль орчныг хамгаалах цөлжидтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэ их гоё мэдээ шүү. Баярлалаа. Одоо энэ ажлыг санаачилж хийж байгаа Тайваны засгийн газар ард түмэн талархал илэрхийлье. За дараагийн асуулт энэ би өөр аялал жуулчдад ажилтдаг хүн л дээ. Энэ телевизээс гадна. Тэгээд Тайванаас ингээд жуулчид ирэхдээ энэ Хятад Тайван хоёрын хооронд нөгөө шууд нислэг байдгүй. Дандаа энэ Сеул ч юм уу өөр газар ингэж дамжин нисж ирдэг байсан юм а. Одоо тэр хэвээрээ болов шууд нислэг бий болсон болов? Тийм ээ, Тайванаас Монгол орн руу зорчиж буй иргэд жуулчид урдын адил Хонконг эсвэл Сөүлээр дамжин ирж байгаа. Баярлалаа. За дараагийн асуулт энэ би өөрөө энэ Тайван улсад бас нэг 5 жилийн өмнө аялж явсан юм а. Тэгээд тэнд би аялж явахдаа энэ Тайваны төв музейг үзсэн. Тэнд одоо энэ Монголын түүх, ялангуяа юан гүрэнтэй холбоотой гой уран зургууд байдсан байлээ. Тэр би үзэгчтэй гэж хэлэхэд тэр одоо бид нэр энэ төрийнхөө ордонд хатчаад байгаа айл урганы одоо хоймор залдсан байгаа Чингис хааны маань тэр хөрөг одоо ганц иш хөрөг гэж бид нэр одоо зөвшөөрдөг. Тэр хөрөг маань одоо Тайваны тэр музейд байдгийн байна лээ. Гэхдээ тэрийг бол үргэлж гаргаж тавьдгүй гэсэн биднийг очихд бол тавиагүй байсан. Баяр ёслолын үеэр тавьдаг гэсэн байсан баха. Тэгэхдээ тэр хөргөөс гадна их олон одоо тэр үеийг харуулсан юан гүрний Монголын түүхийг харуулсан их олон зургнууд оргиороо байдсан байлээ. Тэрийг үзээд одоо би эргэн өвгөнийхөө хувьд бол маш сайхан бахархаж гэдэг юм уу сэтгэл төрж исэн. Хэрвээ одоо боломж ийм тэр зургуудыг авчираад одоо монгол хүмүүст үзүүлэх юмсан ямар гоё юм бэ гэж би бодож тэр үе тийм сэтгэл төржсэн байхгүй над тий. Тэгээ ийм боломж юу байдаг болов? Тайваны үндэсний хааны ордон музейд Чингис хааны иш хөрөг тэргүүтээ юан гүрний үеийн олон түүхэн дурсгал, эд үлгийн зүйлсийн их хөв хадгалагдж байна. Тайваны үндэсний номын санд юан гүрний үеийн зарим бичгийн дурсгал, ном бүтээлүүд хадгалагдж байна. Тайван, Монгол хоёр орн түүх, соёлын гүн гүнзгий харилцаатай бөгөөд үүнийгээ Монголын ард түмэнд таниулан сурталчлах зорилгоор Тайваны үндэсний хааны ордон музей болон Тайваны үндэсний номын сан нь холбогдох түүх, соёлын дурсгалт зүйлс болон бичгийн дурсгалт зүйлсийн хуулбаруудыг багтаасан үзэсгэлэнг хэд хэдэн удаа Монгол оронд зохион байгуулж, үзэсгэлэн тавигдсан бүтээлүүдийн хуулбарыг
хамтран ажиллагч байгууллагуудад хүлээлгэн өгч байсан. Цаашид Чингис хааны музей болон бусад сонирхогч соёлын байгууллагуудтай хамтран ажиллаж Чингис хааны холбогдлолтой соёлын дурсгалт зүйлсээр тусгаалan үтсгэлэн гаргаж Тайванд хадгалагдаж буй Монголын соёлын дурсгалт зүйлсийг Монголын ард түмэнд таниулан сурталчлах болно гэдэгт итгэлтэй байна. Монголын нийт ард түмэн энэхүү үйл ажиллагааг дэмжиж Улаанбаатар хотноо тун удахгүй тусгай үтсгэлэн үзэж сонирхох завшаан тохионо гэж найдаж байна. Баярлалаа. Гоё мэдээ байна. Тэгээ зүгээр би бас хувийнхээ бодсоо л да яг тэр зургнуудыг тэр одоо ном бүтээлүүдийн ориг хувийн авчирна гэхээр бол тэр нөгөө нэг даатгал маатгал тэр мөр асар их мөнгө яригддаг болов гэж би дотроо бодсон л да. Тийм баха айгуул. Тиймээ тантай санал нийлж байна. Түүхэн дурсгал бичгийн дурсгалын эхийг авчран үсгэлэн гаргана гэдэг бол маш нарийн төвөгтэй үйл явцтай процесс. Өндөр дүнтэй олон улсын даатгалаас гадна Монгол улсын талаас ч хууль эрх зүйн талаас тодорхой зохицуулалт хийх шаардлага тулгарх байх. Тухайлбал үсгэлэн зохион байгуулагдаж дууссаны дараа эдгээр түүхэн дурсгалуудын эхийг Тайван руу буцаан илгээхээ баталгаажуулан улсын хурлаас дүрм журам баталж мөрдөх шаардлага тулгарх болно. За тийм баха энэ тийм амрагтай ажил биш байх. За баярлалаа. За дараагийн асуулт энэ Тайваны жуулчдыг одоо Монгол улстай танилцуулах, тэднийг одоо наашин татах талаар танай төлөөлөгчийн газар ямар ажил хийж байгаа вэ? 2024 оны байдлаар Монгол улсад зочилсон Тайван иргэдийн тоо 12,500 хүрсэн. 2023 оны байдлаар Монгол улсад зочилсон Тайван иргэдийн тоо 6,000 байсан тоон үзүүлэлттэй харьцуулахад дээрх тоон үзүүлэлт нэг дахин өссөн байна. Үүний зэрэгцээ 2024 онд Тайван руу зорчсон Монгол улсын иргэдийн тоо 3,000-д хүрсэн бөгөөд харилцан зорчих иргэдийн тоон үзүүлэлт 2025 онд ч өссөөр байх хандлага ажиглагдж байна. Тайван жил бүрийн 11-р сард олон улсын аялал жуулчлалын томоохон экспо зохион байгуулдаг. Манай төлөөлөгчийн газар жил бүр аялал жуулчлалын салбарын төлөөлөл аж ахуй нэгжүүдийг энэхүү үзэсгэлэнд урьж оролцуулдаг. Үүний зэрэгцээ Тайваны засгийн газрын зүгээс Монгол орны аялал жуулчлал, соёл, зан заншлыг Тайваны ард түмэнд таниулан сурталчлах зорилгоор аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр Монгол улсаас Тайванд суугаад төлөөлөгчийн газар зориулан үзэсгэлэнгийн павильон гаргаж өгдөг. Тийм байна. Одоо үр ашигтай юм арга хэмжээ зохион байгуулж байгаа танай талд баярлалаа. Баярлалаа. Тий. За жишээлбэл одоо энэ бусад гадаад орны одоо Монгол дахь ашиг сонирхол гэвэл одоо жишээлбэл уул уурхайн энэ одоо эрдэс баялагын бүтээгдэхүүн ч явахтай энэ эрдэс баялагын одоо сонирхож гадны улсууд Монголд их сонирхол нь орж ирдэг л дээ. Тайваны хувьд одоо Монголд ямар сонирхол байна? Тайван орон байгалийн баялагаар хомс, харин Монгол улс нүүрс, зэс, төмөр, үнэт металл, газрын ховор элемент зэрэг олон төрлийн ашигт малтамлын нөөцөөр баялагтвал талууд энэ тал дээр бие биеэ харилцан нөхөх боломжтой. Гэсэн хэдий ч Монгол улсын газар зүйн байршлаас шалтгаалan Тайванд шаардлагатай төрөл бүрийн ашигт малтамлыг хэрхэн тээвэрлэх асуудал нь хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаанд тулгамдж буй хамгийн томоохон асуудал юм а. Тээвэр логистикийн асуудал нь Тайван Монголын худалдааны харилцаанд тулгардаг томоохон асуудал болоод зогсохгүй. Монгол улс болон бусад орнуудын худалдааны харилцаанд тулгардаг асуудалд бол боддоор оршиж буй энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хоёр тал улс суурьтай бодож тунгаан судлах нь зүйтэй. Ер нь одоо за уул уурхай салбарт хамтлан ажиллая гэж бодоход за тэр газрын ховор элемент дээр тэгэхээр тэрийг одоо энэ хятадыг ч юм уу дагуулаад тээвэрлэх одоо ер нь ямар ч болцоо байхгүй юу? Өмнө нь цөөн хэдэн бизнес эрхлэгчид Монгол улсын хойд хөршийн Владивостокын боомтоор дамжуулан тээвэр хийх оролдлого хийж байсан. Гэхдээ энэ тохиолдолд тээврийн өртөг зардал өндөр тусч байсан ба хятадаар дамжин тээвэр хийхээс үнийн хувьд харьцангуй өндөр байсан. Хятадаар дамжуулан тээвэр хийх тохиолдолд улс төрийн асуудал үүсэж болзошгүй. Түрүүнд урьдчилан хятад улс улс төрийн арга замаар талуудын худалдаа, эдийн засаг, бизнесийн хэвийн харилцаанд саад учруулах нь бий. Иймд тээврийн асуудал шийдвэрлэхэд төвөгтэй хүндрэлтэй асуудал юм а. За өнөөдөр одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй
Тайваны ямар компани одоо ажиллаж байна. Тийм ээ. Та одоо жишээ болгож ярьж өгөхгүй юу? За мөн шинээр одоо Монгол улсыг сонирхож байгаа Тайваны бизнесүүдэд та одоо танай төлөөлөгчийн газар одоо ямар зөвлөгөө өгдөг вэ? Тайваны компани аж ахуй нэгжүүд Монгол орны хөрөнгө оруулалтын орчныг сайн мэдэхгүй. Тайван Монгол хоёр орон албан ёсны дипломат харилцаагүйгээс үүдэн Тайван компаниуд Монгол оронд хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаа явуулах процесс нь хууль эрх зүйн хувьд хамгаалагдаагүй байдаг тул одоогоор Монголд Тайваны цөөн хэдэн жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Цаашид Монголын талаас Тайванд худалдаа эдийн засгийн танилцуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулж Монгол орны бизнесийн орчны тухай танилцуулж илүү олон Тайваны бизнес эрхлэгчдийг Монгол оронд бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийхийг уриалахын зэрэгцээ Тайваны бизнес эрхлэгчдийг Монголд зохион байгуулж буй худалдааны үзэсгэлэн экспорт оролцуулж бизнесийн судалгаа хийх аялалд хамруулах арга замаар хамтран ажиллах Тайван бизнесийн түнш олох боломжтой гэж бид найдаж байна. Баярлалаа. За дараагийн асуулт энэ Тайван бол одоо энэ юугаар боловсрлоор бол маш өндөр одоо хөгжсөн юм орн тийм ээ. За ийм учраас Монгол оюутнуудыг одоо Тайванд энэ өндөр боловсруул эзэмшигт нь яаж тусалж болох вэ тийм ээ. За ялангуяа Тайваны засгийн газрын тэтгэлэг төлбөрүүдэд одоо Монгол оюутнуудыг олноор хамруулж ингэж явуулах одоо ямар болцоо байгаа вэ? Тийм одоо хүсэл зорилготой залуучуудад та одоо төлөөлөгчийн хувьд ямар зөвлөгөө өгөх вэ? Тайваны дээд боловсролын чанар олон улсын жишигт нийцдэг. 2024 оны дэлхийн их сургуулийн рейтингийн дагуу Тайваны нийт 8 их сургууль дэлхийн шилдэг 500 ихтэй сургуулиудын жагсаалтын тоонд багтжээ. Тайваны ихтэй сургуулиудын багш боловсон хүчний дийлэнх нь Европ, Америкийн алдартай ихтэй сургуульд суралцаж боловсрол эзэмшсэн байдаг. Оюутан залуус англи хэл дээр суралцах бүрэн боломжтой зэрэгцээ хятад хэл сурах боломж бас бий. Өөрөөр хэлбэл Тайванд сурснаар дэлхийн 2 томоохон гадаад хэлийг нэгэн зэрэг эзэмших боломжтой. Энэ нь төгсөгчдөд хөдөлмөрийн зах зээл дээр гараад ажил хайх эсвэл гадаадад цааш өргөжлүүлэн суралцахад томоохон давуу тал болдог. Тайваны боловсролын яам жил бүр Монгол орны оюутан залуус зориулан Тайванд засгийн газрын тэтгэлэгтээ суралцах 10 гаруй тэтгэлгийн квот олгодог бөгөөд оюутан залуус энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан бакалавр, магистр, докторийн зэргийн хөтөлбөрт суралцах боломжтой байдаг. Үүнээс гадна Тайваны олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн сан нь магистр, докторийн зэргийн хөтөлбөрт хамрагдан суралцах тэтгэлэг зарладаг. Мөн Тайваны ихтэй сургуулиуд өөрийн сургуулийн нэрэмжит тэтгэлгүүдийг оюутан залуust олгодог. Энэ оны Тайваны засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай мэдээллийг манай төлөөлөгчийн газрын албан ёсны цахим хуудас сулах Рок дундуур зураас Тайван, Цэг орог, ташуу зураас МН болон Тайван in Mongolia хэмээх Facebook хуудаснаа зочлон авах боломжтой бөгөөд сонирхож байгаа оюутан залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах өргөдлөө ирүүлэхийг урьж байна. Баярлалаа. Тэгээд энэ бусад элчин сайдын яамуудыг би мэднэ л дээ. Энэ тэр улстай төгссөн оюутнуудтай энд маш холбоотой тийм холбоо байгуулж үргэлж одоо баяр яслын үеэр цуглаж биендээ баяр хүргэдэг ч юм уу тийм эрх холбоотой ажилт юм байна лээ. Тэр танай төлөөлөгчийн газар одоо тэгж ажилтдаг уу? Тэгэлгүй яах вэ? Олон жилийн турш Тайванд маш олон монгол оюутан залуус төгсөж эрдэм боловсрол эзэмшсэн. Тайван төгсөгчдийн холбоотой манай төлөөлөгчийн газар хамтран олон арга хэмжээ зохион байгуулдаг. Мөн Тайванд төгссөн төгсөгчдөөр дамжуулан Тайваны дээд боловсролын салбар болон Тайваны сургуулиудын мэдээллийг таниулан сурталчилдаг. Тэгээд би энэ Тайваны нөгөө улс байгуулагдсны одоо тунхагласан өдрөөр эдний нөгөө төлөөлөгчийн газраас ийм хүлээн авалт зохион байгуулалт юм байлээ. Тэр намар яадаг үлээ те. Намар тий. Тэгээд би сүүлийн 2 удаад нөрөгдсөн юм аа. Тэгсэн чинь сүүлийнх нь яг тэр өдөр тэр нэг юу болох буудалд нэг өвчин зовлонж гарлаа ч үлээ. Тэгээд тэр үйл явдал цуцлагдсан тийм ээ. Тэр их харамсалтай нь санагдчихсэн. 我们从2002年在这边设立了 Манай төлөөлөгчийн газар 2002 онд Монгол улсад байгуулагдсанаас хойш жил бүр
Тайваны үндэсний баярын арга хэмжээгээ зохион байгуулсаар ирсэн. Өнгөрсөн оны арга хэмжээний хувьд тодорхой шалтгаан, гадаад хүчин зүйл, гадны хүчний нөлөөллөөс үүдэн манай хүлээн авалт цуцлагдахад хүрсэн явдал бид гүнээ харамсаж байна. Гэхдээ манай төлөөлөгчийн газар Монголын ард түмний сайн сайхны төлөөх бүхий л хамтын ажиллагааг дэмжин ажиллаж, бодит хамтын ажиллагаагаар дамжуулан Тайван Монголын харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээх болно. Цаашид манай төлөөлөгчийн газраас альва арга хэмжээ зохион байгуулах үед эрхэм хүндэт хөтлөгч таныг бас хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. 那未来如果有任何活动的举办呢，我也希望能够邀请你来参加，也希望你到时候可以来参加。 баярлалаа. Тийм. За тэгээд та энэ 24 оны 1 сард Монгол улс томилогдож анх ирсэн байна. За тэгээд жил гаруй хугацаа өнгөрсөн байна Монголд ирээд. За энэ хугацаанд та одоо Монгол оронтой хэр танилцж амжив, тийм ээ, хөдөө гадаа явж аялав, хүнтэй танилцж, тийм ээ, ер нь байгалийн одоо аялал хийж үзв. Таны ер нь анхны сэтгэл одоо энэ 1 жилийн хугацаанд танд Монгол орны тухай одоо монголчуудын тухай ямар сэтгэл үлдвэ? 对，这个1年多来呢，我有机会已经去了很。 Энэ 1 жилийн хугацаанд Монгол орны хөдөө орон нутгаар зочлох завшаа надад тохиолсон. Одоогийн байдлаар Төв аймаг, Дархан уул аймаг, Сэлэнг аймаг, Баян үлгийн аймагийг очиж үзээд байна. Монгол орн бол үн эртний түүхтэй агуу хүчрхэг ард түмэн. Монгол орны өргөн уудам тал нутаг, Монгол үндэстний онцгой амьдралын хэв маягийг хараад Монгол орныг эрхчлөөтэй, тайван амгалан, ив найрамдал, инх тайвныг эрхэмлдэг орн гэж боддгоо. Энэ талаараач Монгол Тайван хоёр орн маш ижил төстэй санагдсан тул миний хувьд Монгол Тайван хоёр орн эрхчлөө ардчлалын үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлдэг орнууд юм гэсэн анхны сэтгэл надад төрсөн. 这个是我对蒙古看到这么大片的草原，这个美丽的风光，我的第一个印象。 Тэгээд манай өнөөдрийн нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Одоо манай студид үрж ирж бидний асуултанд хариулсан одоо Тайван Монгол харилцааны талаар дэлгэрэнгүй ярилцдаг гэсэн таны цаашдын ажилд амжилт хүсье. За тэгээд би энийг жижигхэн дурсгалын зүйл гартуулъя гэж ингэж бодсон. Энэ бидний цөөхөн монголчууд гэдэг ийм төсөл байдаг. Тэднийхээс гаргасан энэ ийм зурагт альбом баг юм. Би бас өөрөө энэ одоо төслийн бас нэг гишүүн. Тэгээ энэ дээр бид одоо зөвхөн Монгол хүнийгээ одоо судалж одоо хойч үедээ одоо бидний энэ үе яаж амьдарч ирсэн гэдэг тэр юу үлдээж байгаа юм хойд үедээ. Тэгээд одоо Монгол орны мөн тухай сайхан дурсамж одоо авч боцголтгоо гэж өрөөё. Үзэгчдээ манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар үгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай.